Сайн байна уу? Хөх толбот монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. 21 аймаг цуврал бичлэгийнхаа 18 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Хоймор сайхан нутаг Хөвсгөл аймгийнхаа талаар ярьж өгье. Манайхан лайкан дарж, сабан дарж, комент бичээрэй. За ингээд туглан сууж таалан болгоно уу. Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан аймгийн төв Мөрөн хотоо. Энэ аймаг нь 100,628 км² газар нутагтай, хүн амын тоон 136,845 хүн амтай. Үндсэндээ уул орхог, уул ус, ой хөвч, тайг болсон тийм нутаг гадаад болон дотоодын аялагчид Монголын Швейцар гэж нэрлэх нь бий. Энэ аймагт халах, дарахад, хотхойд, хөрөөнхай ястангуу зөнхлөн амьдардаг. Харин өөр аймагт байдгүй цаатан буюу цаам алдаг хүмүүс байлаа. Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршиж байсан нэг одоо илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн бууш хадны сүг зураг бугун өшөө олонтой байдаг. Тухайлбал цагаан уус сумын сангийн далай хүрээ, өрөн дох сумын уушийн өврийн 2-3 м өндөр бугун өшөө, 3-4 м өндөр хэрэгсүр, загзуурын амны шорон хэрэм, мөнх хааны ордны туй, цагаан ур чандман өндөр сумын нутагт орших хүн чулуун өшөө, мөнх хааны болон кул биелгээ хаан зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгал зүйлсүүд олон байдгийг. Хөвсгөл аймаг нь 24 сум 126 багтай. Тус аймагт мөнх заст сүрлэг уулс, ян сардаг, гүн цэнхэр нуур, хөвч тайг, гол мөрний өргөн хөндөй зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн говлээ. Шохон ба гантиг чулуун тунцнаас үүсэн цагаан ур сумын дайн дээрх зэрэг олон агуй хонгол синжид хат зэрэг байгалийн бит үзмэр их байдаг. Элбэг баян аратан жигүүртэн аан амтан түүхийн дурсгал зүйл байгалийн үзэсгэлэн зэрэгээр гайхагдсан Хөвсгөл нутгийн Монголын Швейцар гэж одоо ер нь монголчууд баруун дэлхийн хүмүүс ч гэсэн гэж нэрлэдэг. Манай Монголын бахархалд сайхан газар шүү дээ Хөвсгөл аймаг байна. Аймгийн нутаг дэвсгэр нь Хангаан нурууны уул орхог мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь Хангаан нурууны салбар хэсэг, Хөвсгөл тайг, Соёны нуруу багтана. Дэлгэр хаан уулын ноён оргилд далайн түвшнөөс дээш 3190 м өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнөөс дээш 1650-аас 2050 м-т өргөцсөн нэлээд өндөрт байдаг аймаг. Энэ аймгийн гол мөрний тухайд ярил Хангаан нурууноос их авсан эдэр, тис, бүгдгийн Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уусаас их авсан дэлгэр мөрөн, бэлтгэс, шарга, шишгэд, иг, үүр, өөлн зэрэг 400 гаруй гол мөрөн горих булгтай аймаг байна. Хөвсгөл аймагт 300 гаруй том жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалгаараа дэлхий тэргүүлдэг. Талбай хэмжээгээр Аз тивд 10 дугаарт, Монголд 2 дугаарт, гүнээр Төв Азад 2 дугаарт ордог Хөвсгөл нуур байна. Манай Монголын хөх сувддаг Хөвсгөл нуур маань үнэхээр үзэсгэлэнтэй сайхан шүү. Мөн тус аймагт ангаах чадлаараа улс даяараа алдартай Булнай, Салбар улсын халуун аршаан, Торц, Дулаан бүлгийн Наран бомбот, Хонгорцог, Бөөстөг, Гантигт зэрэг халуун хөвтэй аршаан бас байдаг. Энийгээ тойроод бас амралт сувилын газрууд их бий. Энэ аймгийн хамгийн их нуур буюу Хөвсгөл нуур нь Оросын холбооны улсын байгаль нууртай газар доор ихийн холбоотой байдаг гэж хүмүүс бас ярьдаг. Хөвсгөл аймгийн энэ сайхан үзэсгэлэнт газар бас амтан ургамал бас маш их бий. Аймгийн нутгийн нийт 35.4 буюу 35,500 м² талбайд энэ ерөнхийдөө ой мод эзлэн. Ойд нь болохоор гацуур, хус, нарс, улаас зэрэг навчт болон шилмөст мод эзлэдгийн 90 орчим хувь нь хар мод байдаг байх нь. Тус аймагт Ван Сэмбэр, Алтан хунаг, Хундаг зэрэг 80 шохом төрлийн эмийн ургамал ургана. Нэрс үхрийнүүд улаалзган, бөөрөлзгэн, улаалган, хад, айнс, тошлой, гүзээлзгэн зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгир гэх мэт хүнсний ургамлын ариун баялаг нөөцтэй. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтдийн сонирхлыг татдаг Сибирь жодоо, хонин арц, ягаан цэн, ямаан сэрдэг, живүүрт ортуу зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын ховор ургамалд ордог байх нэ. Хөвсгөл аймагт 5 баг, 13 ов, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн тэр дундаа үнэг чон, хандгай, баавгай,
хяраас, хүдэр зэрлэг хаа, буг гөрөөс, булгад, тарав гэх мэт ан амьтан 2 зүйлийн 2 нутагтан 4 зүйлийн хөвлөөр явж 400 гаруй зүйлийн шавж бүртгэгдсэн. Энэ аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор Монголд хамгийн том тооцогдох тул загас, сэлэн мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, дархтын хотгор, ширхтийн голын сав нутагт дэлхийд тосгүй цагаан загас бий. Эдгээр загсыг Оросын Питер хаан хүнсэндээ хэрэгэлдэг байсан түүхтэй. Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, хөгжим драмын театр, орон нутаг судлага музей гэх зэрэг ажилладаг. Мөн аймгийн хэмжээнд сумын 23 эмнэлэг, аймагт нь болохоор орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг. Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм а. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлон байх байр суурийг нислдэг. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 57 орон 7-г нь хөдөө аж ахуй хэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг. Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөл тохирсон нутгийн шилмэл омгийн дархад омгийн хонь, хонгорын улаан Монгол, эрчмийн хар ямаа, Тэсийн голын адуу зэрэг их одоо үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн цагаан ур сум цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Тариалан, Эрдэнэ булган, Рашант зэрэг сумд газар тариалан эрхэлсэн. Одоо энэ аймагт 2000 оноос хойш 20,000 гад газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Дүүнд одоо үр тариа, төмс хүнсний ногоо зэрэг тариалж байна. Дотоодынхаа хэрэгцээг бүрэн хангаж байгаа аймаг байна. Өвсгөл аймаг мөн ашигт малтмлын ариу их нөөцтэй аймаг. Үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорт, нүүрс, балж чулуу, алт төмрийн хүдэр, хөнгөн цагаан, шорон бодог, шохоон чулуу, гантик, боржин гэх мэт хөнгөн үйлдвэрлэлд маш чухал ач холбогдолтой баялаг бий. Мөн олон сая шоо метрээр тооцогдох ой нөөцтэй аймаг. Одоо энд хамгийн чухал нь одоо фосфорит гэдэг байдгийг. Энэ нь болохоор манай улс хятад руу зэсийн баяжмал уушаага экспортод гаргадаг. Харин тэр зэсийн баяжмлын одоо бүр баяжуулаад цэвэр зэс гаргаж авахын тулд энэ фосфорит нь хамгийн чухал үүрэгтэй тийм түүх хэд байгаамаа. За мөн түнчлэн Өвсгөл аймагт аялал жуулчлал сүүлийн жилүүдэд одоо маш эрчимтэй хөгжиж байгаа. Дотоод болон гадаадын жуулчд маш их ирдэг. Үзэсгэлэнтэй газруудыг үзэхээр Өвсгөл нуур тэр дайн дээрхийн агуй гэх мэт газрыг үзэхээр маш их хүмүүс ирдэг болсон. Өвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол хөгжил цэцгэлэлтийн төлөө аймгийн оюун ухаан, авиас чадвараа зориулж ирсэн алдарт сууднуудын өлгий билээ. Тус аймагаас Ардын Домогт Баатар, Чингүн жав, Жалхан цотогт Дамдан Базар, Монгол улсын Баатар, Ил Даваадорж, Ил Гэлэг Баатар, Гээт Сэнд, Дэ Гунга, үндсэн хуулийн эцэг Баяраагийн Чимэд нарт төрөн гарсан бөгөөд Ардын Өвсгөлийн партизан 40 гаруй, Хөдөлмөрийн Баатар 22, Гавьяат 48, Эрдэмтэд 100 гаруй хүмүүс, олон зуун сайчууд, аваргууд төрсэн аймаг байна. 1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймагуудаас хамгийн түрүүнд хөл тавьж даваад оржийн талбайд хөлсгөлн зардаж тэмцэж явсан төвхтэй. Мөн түнчлэн энэ аймагт Монголын хамгийн өндөр хүн болох өндөр гонгор төрсэн байна. Мөн Хөвсгөл аймгийн иргэд Монголын ус товчоон дээр гардаг алуунгуй ахыг энэ нутагт төрсөн гэж одоо алуунгуй ахийн бүр баярыг тэмдэглэдэг байх нэ. Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт газрууд болох 7 гайхамшигын талаар ярилцъя. Нэгдүгээр соёны бүс нутаг. Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох соёны нурууны оргил мөнх сардаг уул юм а. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон Өвөр Сибирт байдаг уулархаг бүс нутаг нь зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрднэ. Баруун соён бүгд найрамдах Товоо улсад, зүүн соён Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх мөнх сардаг уул бөгөөд 3491 м-ийн өндөрт оршдог. Дээд нацагд оржгүй. Миний төвшүүлхийнхээ эхний бадагт Хинти хангай соёны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон ойн хүчин уулнууд хэмээн шүлгэлсэн байдаг. Хоёрдугаарт Хөвсгөл нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэх хүнтэй хамгийн гүн нуур юм а. Хөвсгөл нь дэлхийн 17 эртний нуурын нэг. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэх хүн 381 км2 байдаг. Энэ дэлхийн нийт цэнгэг усны 0.4%-тэй тэнцэнэ.
Хөвсгөл нуурт 46 гол горих цутгах бөгөөд ганцхан эгийн гол их аван урсаж сэлэн мөрөнд цутгадаг. Нийт 1000 км зайг туулан байгаль нуур цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын зай ердөө 200 км. Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд хойд эрэхт орших хатгал турд гэсэн хоёр бомбын хооронд 100 цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритор баялаг. Мөн хөвсгөл нуур нь хамгийн гүн хэсэгтээ 280 метрийн гүн, одоо уртаашаа 180 км, хамгийн өргөн хэсэгтээ 40-50 км тийм өргөн нуураа. Энэ мэт хөвсгөл далайн талаар яриул маш их юм бий. Манай монголчууд очиж үзээгүй юм байвал өөрсдөө очиж үзэх хэрэгтэй. Тэр сайхан цэвэр тунгалаг уснаас амсаж баалгаж үзэх хэрэгтэй. Манай Монгол улсын цэвэр усны хамгийн том нөөц. Очоод Сүхбаатар хөлбөмбө гоцоор аялаж болно, том жижиг заваар аялаж болно, хөвсгөлийн цагаан загсыг амтж үзэж болно. Гэх мэт зөндөө гоё юм бий. 3 дугаарт Даян дээрхийн агуй. Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан ур сумын төвөөс зүүн тийш Уйлган багийн нутаг. Дээрхийн гол, Үүрийн голын бэлчээр Дээрхийн ам зэрэг газар Үүрийн голын хойд дэнжид 38 км-ийн зайд байдаг. Зүүн талд нь Гоцгор, Цахир уул, Буянт уул, хойд талд нь Дээрхийн голын их Соёо уул байна. Эрдэнэ булган сумын төвөөс сумын тойроос зүүн тийш 70 км-т өндөр уулын бүсэд байрладаг. Одоо дээр үед нэг Эрдэнэ булган гэдэг сум байж байгаа. Өөр тийш нүүсэн тэр сумын тэр тойроос 70 км-ийн зайд байдаг байна. Агуй дотроо 450 шометр хэмжээтэй 10 гаруй тасалгаатай зүг бүрдээ олон ам бүхий хаалгатай төрөл бүрийн нарийн шороо аршаантай эхийн умаа хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн үзмэр. 4-р Уушхийн өврийн буган хөшөө. Хөвсгөл аймгийн Бүрэн Тутах сумын нутагт Улаан уушиг уулын өвөрт буган хөшөө болон хэрэгсүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцлбор оршино. Энд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноос урагс цуурсан байдалтай. Тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөө цогцлбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй бөгөөд хэрэгсүүр буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. Улаан толгойн буган хөшөө. Мөрөн хотоос 35 км-ийн зайд орших Эрхэл нуурын баруун талд улаан толгойн уулын бил 5 ширхэг буган хөшөө. Ойр орчимд нь нэлийн хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй хэрэгсүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний 2 дахин 3 м 40 см өндөр. Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээр алдартай. Уг буган чулуун хөшөөний дээд талд нар 9 ширхэг ташуу бүрэнхий нөх хонхойлгон зогссон. Буганы дүрс тод үрслэгдсэн ойролцоо орших 4 буган чулуунаас хэмжээ хийц уралдаараа өрмөц онцлогтой юм аа. Монгол оронд 550 гаруй буган чулуун хөшөө байдгийг 73% нь Хөвсгөл аймагт байдаг гэжээ. Үүгээрээ эртний төргийн соёлын төв байсныг гэрчилж байгаамаа. Дархтын 13 аваа. Хатгалаас улаан уул руу явах замд 13 аваа бүхий өлийн халзан даваа байдаг. Өлийн халзан даваа нь 2110 м-ийн өндөрт оршино. Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумдаар тархсан байдаг гэж угсаатан зүйн судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал нь 12-аас 13 дугаар зуунаас улбаатай Монголын ус товчоонд Дархад аймаг гэж гардаг. Одоогийн улаан Ирэнчин лөмб, Баян зүрх цагаан ор сумд аж төрж байгаа дархтууд дархад ясны зан үйл хил аялал аж төрөх ёсон зэргийн үүх түүхийг хадгалж ирсэн. 7 дугаарт Цаатны нутаг. Хөвсгөл аймгийн улаан уул, Ирэнчин лөмб, Баян зүрх ханх зэрэг сумдуудад нутгалдаг. Тайгад 4 улирлын турш цаа буг маллан нүүдэллэн амьдардаг Туваа иргэдийг Цаатан гэж нэрлэдэг. Увс аймгийн Сагил сумаас сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүд зурганд цаа буг унаж урт чад бариад явж буй хүнийг дүрссэн байдаг. Энэ сүг зураг нь Монголд эртээр үеэс цаа бугыг гашуулан унлаг эдлэгэнд ашиглаж байсны баримт юм аа. Эртээр үеэс цаа малж аж төрдгөөс Цаатан гэж нэрлэх болсон.
тайгда өвөр хоорондоо туваа хэлээр ярина. Бөөгийн шашин шүтнэ. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллаж амьдрахаа. Түүний ашиг шимийг нь хүртэж ан ав хийж амьдрах явдал юм аа. Цаатнуудын аж төрдөг нутаг нь бүрхээлэг, жамс, улаан тайгын их ус, тэнгис, шарга шишгтийн голын сав нутаг байдаг бахнэ. За ингээд Хөвсгөл аймгийн 7 гайхамшигын талаар баг зэрэг ярьлаа. Бид манай монголчууд ер нь өөрсдөө очиж зүйл их гоё шүү. Ирэх цун Хөвсгөл аймгаар аялаарай гэж та бүхэндээ уриалъя. Хоймор сайхан нутаг Хөвсгөл аймгийн талаар баггүй хэмжээний мэдлэгтэй болсон та бүхэндээ баярлалаа. Манайхан лайк андарч, subscribe андарч, комент хийрээ. За баярлалаа.